Өнөөдөр хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд их хөгжлийн түншүүдтэйгээ хамтарсан төслүүд байдаг. Нийт яг хөдөө аж ахуй яам дээр бол 7 төсөл, бусад салбарууд дээр бас хөдөө аж ахуйтай холбогддог төслүүд байдаг. Нийт 14 төсөл өнөөдөр танилцуулга ирж аж ахуй нэгжүүдтэй өгч байна. Энэ дээр бас нэмэх нь манай Монголын хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргэлт бусгалтын банк эрд мэдээлэл өгч байгаа. Аж ахуй нэгжүүдтэйгээ яаж уялдаж санхүүгийн дэмжлэг болон засагаас явуулж байгаа төслүүдийн бодлоготой нийцэх үү гэсэн сэдвээр ийм семинар болж байгаа. Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн салбарыг бол маш их сонирхдаг. Гэхдээ одоо түрүүний хэлсэнчлэн хэд хэдэн зүйлүүд бол маш хүндрэл бэрхшээлийг бол учруулдаг. Одоо ингээд жишээлбэл оюутлахад өнгөрч төсөл бид нэр тэ ингээд нүүрс 2-ороо бид нар нүүрс 2-оор л өнөөдрийн бараг энэ экспортын 90%-ийг эзэлж чинь дахиад 5 толгойн том төсөл нь хөргөжөөд ингээ хэрэгжээд явах юм бол уул уурхайн экспорт улам л нэмэгдэнэ гэсэн. Гэхдээ нөгөө талаараа биднэрт ялангуяа хүнс хөдөө аж ахуйн салбар бол нийт бараг одоо хүн амын хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн бараг 50% нь одоо ажилдаг. Энэ салбарт байдаг. Тийм болохоор бид нэр энүүнийг өнөөдөр бодлохоор дэмжиж явах юм бол дор хаяж энүүнийг одоо нэг нийтийн экспортын 20-30% нойрын хугацаанд хүргэх. Дээрээс нэмээд одоо хүн амын 50 орчим хувийн орлогыг тэгэхээр бид нэр илүү тогтмол болгоно гэсэн үг тийм илүү амжиргааг нь сайжруулна гэсэн. Энийгээ дагаад зөвхөн одоо хүнс хөдөө аж ахуйн салбарыг дагаад жишээлбэл бусад салбарууд ч гэсэндээ бас өнөөдөр хөгжөөд явах боломж болцоо бас байж байгаа. Тэгээ одоо олон улсын байгууллагуудаас бидний өгж байгаа хамгийн том зөвлөгөө гэх юм бол хүнс хөдөө аж ахуйн салбараа үе шаттайгаар сайжруулаач. Хүнс хөдөө аж ахуйн салбар одоо түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ бол гайгүй сайн байна. Боловсруулалт хийхдээ бол таарах юм байна. Экспортод гаргах ноу хау нь бол дутж байна. Тэрүүн дээр бас одоо хоёр улсуудын бусад улс орнуудын засгийн газартай бас ажиллах хэрэгтэй байна гэдэг ийм зөвлөмжүүдийг үл өгч байгаа. Энэ дээр ч гэсэндээ одоо сангийн ам бол тууштай дэмжиж ажиллаж байгаа. Манайх айгүй олон зөвлөгөө байдаг шүү дээ. Жишээлбэл хүний нөөцийн тэгээд маркетингийн, мэдээлэл харилцаа холбооны, чанарын удирдлагын гэдэг. Тэгээ хүмүүс бол ихэвчлэн одоо ийм айгүй хурдан үр дүнгээ өгөх төслүүдийг их авах гэдэг байхгүй. Жишээлбэл чанарын удирдлагын тогтолцоо ISO-г би нэвтрүүлжүүл би өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээд өнөөдөр миний борлуулалт сайжруулах юм байна гэж их бодно. Эсвэл одоо маркетингаа сайжруулж идэх юм бол одоо болох гээд байна гэдэг. Гэтэл би дотроо боддог байхгүй. Таны яг алсын хараа юу юм бэ те? Өнөөдрийн таны үзээд байгаа энэ маркетингийн судалгаа, энэ маркетингийн чиглүүлээд байгаа үйл ажиллагаа чинь таны алсын хараатай чи уялдаж байгаа мó гэдэг асуудал тэнцээ байгаад байгаа. Богино хугацаанд үр дүнгээ гаргачих төслүүдээсээ илүү эхлээд компаниуд стратегийн зөвлөгөө аваад тэгээд тэр зөвлөгөөтэйгээ хамтраад өөрийнхөө урт хугацааныхаа төлөвлөгөөг гаргасны дараа за миний маркетинг ийм байх ёстой юм байна гэд ингээ явал их хүрэвтэй юм шиг л санагдав.